Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Эдүдтэй математикийн сургалтын платформ Баян Түмэн сумын сургалтын сургуульд хэрэгжиж буй хэрэгжилтээс та бүхэнд танилцуулж байна. Баян Түмэн сумын ерөнхий улс төрийн сургууль нь бага ангийн 5 бүлэгтэй ба нийт 89 суралцагч хичээл сургалтанд хамрагдж байгаа ба дараах багш нар хариуцсан ажиллаж байна. Эдүдтэй хичээлийн агуулгыг хичээлийн төлөвлөлтөнд тусган ажиллахдаа баасан гариг бүрийн хичээлийн 40 минут заахаар тусгасан. За үүний дагуу тухайн өдрийн цагт суралцагч бүрийн үл ойлгож хийхэд хүндрэлтэй дасгал даалгаврыг яаж хийх аргачлалыг зааж сургаж байна. Ингэснээр сурагч бүр тухайн дасгал даалгаврыг хийх дур сонирхолтой болж байгаагаас гадна чээж доол аливаа даалгаврыг олон янзын аргаар бодох аргачлалд нэвтэрч байна. Өдрийн эдүдтэй орох цаг бүр дээр хэн ямар хамрагдaltaй байгааг болон цом авсан эсэх хамрагдсан хүүхэд бүр аль агуулгыг хийхэд анхаарах шаардлагатыг үндэслэн тэрхүү агуулгын хүрээнд нэмэлт хичээл зааж байна. Үүний үр дүнд цом авч буй суралцагчдын хувь нэмэгдэж байгаа хэдий ч огт хийхгүй байгаа хүүхдийн хувь багасахгүй байгаа нь учир дутагдaltaй байна. За судалгаагаар нийт 89 суралцагчаас 75 хүүхэд алмаа зовлон цом аваад байгаа ба үүнээс өнөөдрийн байдлаар алмаз 114, алтан цом 36, мөнгөн цом 9, хүрэл цом 41 яв. Эдүдтэй нэг сургууль гэрийн боловсролд хаач ашиглах боломжтой давуу талтай юм. Платформын хандлагыг ашиглан түүний мөрөөр ажилласан байдлын хувьд за тухайн сурагчид оногдох дундаж тооцоо мөн сурагчдын зарцуулсан цаг за нэг суралцагч хичнээн минут зарцуулсан зэргийг наривчлалтаар харах боломжтой юм уу? Тухайн агуулгын буруу ойлголтуудыг за түүний ур чадвар ямар түвшинд байгаа за тухайн суралцагч бүр аль хичээл дээр хичнээн алмаз цом авсныг үзэх боломжтой байдгаараа давуу талтай байна. За та бүхэн сурагчдын хичээлж буй явцаас харж байна. Орчин бүртгүүлэлтийн хувьд даасан ангидаа хичээлийг зохион байгуулж явуулдаг. Таблеттэй огт байхгүй ба сургуулийн хувьд нийт 10 компьютертэй бөгөөд эдгээрийг хичээлийн цагт 2 хүүхэд дундаа ашиглаж байна. За зарим сурагчийн хувьд тухайн өдөр гэрээсээ гар утас авчран оролцож байгаа. За мөн гэрийн орчинд аав ээж ах эгч нарынхаа утсанд нэвтрэх нэр код хийх ордог. Цаашид сургуулийн компьютерийн тоо болон таблеттай болох боломжийг сургуулийн удирдлагын зүгээс судлан ажиллаж байна. Анги удирдсан багш нарын хувьд хичээлийн оролцоо болон акцийг за хичнээн суралцагч алмаз алтан хүрэл цом авсныг хөтлөх хуудасны ажиллуулж байна. За эцэгчүүдийг эдүдийн хөтөлбөрийн хүрээнд сургалтанд хамруулан ажилласан ба суралцагч тухайн хичээл орох өдөр эцэг болон ах эгч нарынхаа утсыг авчирч хичээлдээ хамрагдаж байдаг. За туршлагаас гэх юм бол сайн оролцож буй суралцагчид оролцоо муу байгаа буюу мэдлэгийн түвшин доогуур суралцагчийг хариуцуулан хамтран хийх боломжоор хангаж өгөх нь зүйтэй байдаг. За мөн эцэг эхт нь тухайн дасгал даалгаврыг хэрхэн гүйцэтгэх зааврыг сайн өгснөөр хүүхдэд тусалж дэмжин оролцох идэвхэн нэмэгдэх сайн талтай байна. За тулгымцсан асуудал болон түүнийг шийдвэрлсэн байдлын хувьд бол багшийн өөрийн ойлголтын зөрүүнээс маш их шалтгаалж байдаг. За мөн сурагч бүрт гар утас дутагдaltaй байгаа нь хичээлийг үргэлжлүүлэхэд төвөгтэй байна. Утас нь датаг өгөх шалтгаан олон байсан хэдий ч энэхүү байдал сургуулийн дата хэрэглээ хэрэгжснээр сурагч бүр үнэгүй хамрагдах болсон давуу талтай. За эдүдээ нэг анх зааж буй багш нарын хувьд олон агуулгыг зэрэг нээн түүнийг сурагчид хийхэд хүндрэлтэй байсан ба энэ хичээлийн жилээс туршлагажин агуулгыг бага багаар нээж хийсэн эсхийг тухайн 7 хоногтой үзэж ямар алдаа гаргасныг нягтлан хэлгэснээр оролцоо болон амжилт нь нэмж байгааг чухалчлая. Эдүдтэй цахим хөтөлбөр 1 2 5 дугаар ангид хэрэгжүүлэхэд бэлтгэлээ хэрэг хангасан байдлын хувьд бол за ангийн багш нарт эдүдийн талаар танилцуулга хийгдсэн ба за цаашид хэрхэн сурагчаа бүртгэх за мөн хаяг нээх даалгаврыг яаж гүйцэтгэх сургалтыг төлөвлөсөн. За энэ хичээлийн жилийн хувьд гэх юм бол 1-5 дугаар ангиудаа
бүгдэнд нь эргэж эхлэхэд байгаа. Сургуулийн удирдлага болон багш эцэгчүүдийн хувьд бол сургуулийн удирдлагын зүгээс бүх мэдээллийг тухайн цаг мөчид авч мэдээлэлд суурилсан шийдвэр гаргалт багш нарт дэмжлэг үзүүлэх ажлыг байнга эрчимлүүл. Багш нарын хувьд бол идэвхтэй бодит цагийн ажлыг харуулдаг учраас багш нарт хамгийн чухал буюу багшлагуугаа явуулаад сурагчтайгаа илүү ажиллах боломжтой болсон. Идэвхтэйнд мөн автомат үнэлгээ өгдөг нь багш бүр сурагчтай хурдан шуурхай ажиллах боломжийг олгож байгаагаар давуу талтай. Эцэгчүүдийн идэвхтэй нь хэдийн энгийн шиг мэдээллийг эцэгчүүдэд чухал гэсэн мэдээллийг эцэгчүүдэд гаргаж өгдөг. Бөгөөд багш үүнийг сурагчдынхаа хичээлийн явц амжилтыг эцэг асран амгалжтай хуваалцахад ашигладаг. Сургуулийн нийт эцэгчүүдэд идэвхтэйний сургалт явуулж буй явцын зургийг та бүхэн харж байна. Ашигласнаар тааруу байгаа сурагчдыг идэвхжүүлж өгдөг. Мөн сургууль захим шилждэг хөл нийлүүл алах боломжийг олгодог. Хамгийн чухал нь багшийн цагийг хэмнэж өгдөгөр давуу юм аа. Мэргэжил нэгт багш нартаа шинэ ондоо амжилтаар дүүрэн байхыг хүсье өрөөё.